Би ер нь багасаа л бүжиг дуртай, сонирхдаг, бүр шимтэн үздэг тийм үзэгчдийн нэг байсан бол одоо яг ингээ мэргэжлэрээ ажиллаад 23 дахь хавраа бол үздэг чинь. Энэ тайзан дээрээ гарах болгондоо маш гоё мэдрэмжийг авдаг. Би Дундгой аймгийн Манал Говьсомд төрсөн. Миний аавыг бол Бямсүрэн гэдэг. Манай аав насаараа цэргийн байгууллагт ажилласан. Ээж маань бол харин эсэргээрээ урлагийн маш сайхан дуулдаг. Монгол Улсын гавь яаж жүжигчин Дүнжмаа гэж хүн байдаг. Тэгээд би яг гавь ээжийнхээ хамгийн бага охин болж төрсөн. Би чинь дээрээ 3 ах нэг эгчтэй. Тэгээд айлаас 5 ах. Ухаан орсон цагаас л яг ээжигээ дагаал ажил дээр нь очиж исэн. Надад дуу гэхээсээ илүү нөө бүжиг нь илүү таалагдчихсан. Ягаад гэхээр манай эгч өөрөө бүжигчин, эгчийн маань нөхөр бүжигчин. Тэгэл ах эгч хоёрыг харахаас гадна тэнд бүхий л зүйл нь таалагддаг нэг бүжигчин байсан ган чимэг гэд бүжиглээл орж ирээл тэр хүн ингээл яараа хувцас өмсөөл хувцас солиол уруулаа будаал дараагийн хувцас өмсөөл яарал ингээд сандарч гарч байгаа тэр мөчүүд нь ч гэсэн айгүй их таалагддаг. Тэгээ тэрийг гэртээ ирээл яг итгүүдээр ингээл үзүүлдэг. Миний охин чи ер нь багасаа жоохон тийм хөнгөн сэргэлэн дүү тийм охин байсан. Ер нь хөдөлгөөнтэй цэцэрлэгт байхынхаа л ер нь бүжиглэх дуртай. Тэгэл цэцэрлэгт байхдаа л бараг л нөгөө хүүхдүүдээс л гоцгол бүжиглдэг маягийн тэр л тиймэрхүү хүүхдээсэн. Хүүхдүүд чинь би энийсээ асуудаг шүү дээ. Том олон ямар мэрэгчтэй болох уу гэдэг юм уу те. Тэр би дандаа л бүжигчин болно л гэдгийгсэн. Тэгэл намайг ингээл байнга бүжиг дуурлаад ингээл байнга ингээ яриад идэв. Манай ээж маань мэдэрсэн болоод ш тэрөө за энэ нөхрийг нэг очиж нэг шалгуулъя. Тэгээд 98 онд хөгжим бүжгийн коллеж яг хаалгыг татчихсан. Тэгээд тухайн үед болохоор миний нас арай хүрэхгүй байсан. Тэгээд за миний охин нас нь арай болоогүй байна. Дараа жил ирээрээ гэд тэгээ 99 онд шалгуулад оюун багшийнхаа удирдлаганд ороод ардын бүжигчин мэргэжлэр бол 9 орсон. Үндсэн мэргэжлийн багш маань бол Монгол Улсын гавьяа цэцгэлтэн намрын оюун багш маань байгаа. Энэ багштай бол талархаад баршгүй. Тэгээ сонгодог бүжгийн багш маань зууны манлай бүжигчин, балетчин, бас оюун багш байсан. Парисын дүр бүжгийн жүжигчин Осло. Бүгд найрамдах Монгол Ард улсын гавьяач жүжигчин, олон улсын сонгодог бүжгийн тэмцээний медаль, Монголын хөлсгөл залуучуудын нэвлийн 17 дугаар их хурдын төлөөлөгч оюун. Дундгой аймгаас би нэлээд хэдэн удаа элсэлт хийсэн л дээ. Говийн аймгийн хүүхдүүд бас өөр ингэсэн онцлогтой байдаг. Их сайхан өсрэлттэй, зөөлөнч гэдэг юм ингээ онцлогтой байдаг л да. Тэгээ тэр дундаас манай Норвоо бол их тийм хичээнгүй, нэг тийм хизээний бүр нэг бие даасан хүн шиг тийм хүүхд ирсэн. Тэрүүгээр их онцлог. Тэгээд манай энэ Норвогийн анги олон сайхан одоо бүжигчд байна да. Тэр дундаас манай Норвоо бол мэрэгжлийн бүжигчин хүнд байх ёстой. Тэр бүхэл юм нь бүрдсэн их сайхан бүжигч. Манай ангич юу н айгу чадвартай анги төгссөн. 18 хүүхэд төгссөн баг шүү. Хөвгүүд болохоор цэргийн дуужгийн эрдмийн чуулгад бүгдээрээ орсон. За октоудаас гэх юм бол үндэсний урлагийн их театрт 2 бүжигчин байна. Монгол Улсын гавьяа жүжигчин Бямба, соёлын тэргүүний ажилтан Мөнх Цацрал гээд. Тэгэл ер нь октоудаасаа бид 3 л бүжиглж байгаа да. Бусдууд нь дандаа тэгэл амьдралын шаардлагаар мэргэжлээ солино, гадаа дотоод гэл маш олон шалтгаанаас болоод болцгаасан байгаа. Хөгжим бүжгийн одоо 2 дугаар курс байхдаа бол манайд амьдарч ирсэн баггүй юу. Тэгээд хөгжим бүжиг төгсөл одоо хаана яах вэ гэсэн чинь одоо манай урлагийн гавьяа цэцгэлэн Баярбаатар гэ бүжиг дэглээч. Бид хоёр чинь нэг дор ажиллаж байсан баггүй юу. Одоо Эрдмийн театр
Улсын ардын дуугийн чуулга гэж байсан. Тэгээд Баярбаатар тэгжсэн байхгүй. Үгүй энэ Норвоо өстэй сайхан бүжигчин төгслөө. Энэ манай одоо чуулгад орохгүй юм бах та. Гэ надад тэгж хэлэхгүй нөгөө намайг нөгөө их чинь гэж мэдээд. Тэгээ би Норвод хэлсэн. За Баярбаатар багш чамайг айгүй сонирхож одоо манайд их баймаар ийм өсөх ирээдүйтэй сайхан бүжигчин гарах нэ гэж ингэж байна. Чи манай чуулгад орох уу гэтгсэн чинь үгүй би Төмөн их чуулгад ормоор байна гэд. Өөрөө тэгээ зөрөөд тэр Төмөн их чуулгад орсон байхгүй юу? Хаана ажиллах вэ гэдгээ бол нэлээ хөгжим коллеж сурж байхдаа л ер нь бодож илсэн. 2002 онд ч илүү би Төмөн их чуулгын жуушны тоглолтыг үзчихсэн. Хоёр хаалга ингээл нэгдэл догшин хангалууд гарч ирээд ингээл цамын биж. Тэгсэн чинь өмнө нь тийм би цамын биж харж байгаа байхгүй юу? Оо хин чи ямар сони юм бэ? Бас ийм бүжиг байт юм байна да гэл яг эхлээс нь ахуулаад тэр тухайн тоглолт надад бүр ингээд тэр чигтээ таалсан. Гэл тэр олон бүжигчтэй ах чинь ингээд багшийг даавуулаад ингээд үзээд байгаа чи тухайд би багшийнхаа шавны олно гэдгээч мэдээгүй үзэж байгаа шүү дээ тий. Тэгэхэд яг угаасаа цаанаасаа л ингээд ховстоод исэн аваад тэгэл 2003 онд надад бол хамгийн анх хос хоёр огш маань санал тавьж исэн. Чи ингээд энэ Төмөн их чуулга гэж мэдхүү паркийн хашаан дотор байдаг. Хэрвээ сонирхчээ юу ч юм очоорой гэд яг надад хувьчилж хэлж исэн. Тэгээд яг тэгж хэлснийх нь маргааш би очиж исэн. Хаалгаар нь ороход бол надад нэлээд айцтэйсэн. Тэг яг ингээд бүжгийн залаар ороод тухайд яг сонгодог тасгал хийжсэн. Тэгэл инхгэр лагш маань дөнгөж шинхэн багш болсон. Үндэсний дуужгийн Төмөн их чуулгын бүжгийн багшаар Монгол улсын гавьяач жүжигчин Чимэцрэн багш маань ажиллаж агаад өөрөө багшийнхаа үүргийг надад хүлээлгэж өгснөөр багш гэдэг тэр их хариуцлагатай бөгөөд хүндтэй үүргийг хийх болоод хамгийн анхны маань шав Нор Банзад Од Баяр гэж ийм хоёр сайхан хүүхэд хөгжим бүжгийн яг мэрэгжлийн жүжигчний мэрэгжлийг эзэмшээд анхны шав маань болж ирсэнд би маш их баяртай байдаг. Би анх Төмөн ихт орохдоо л өөрийгөө бүр нэлээд голж исэн. Багш тухайд ингээд ховог торгоод гээд ардын жүжигчин Нанжид огшийн бүжиг зааж өгч исэн. Тэгэл ингээд нэг багны араар орчоод за одоо эндээс ингэж хараад ингэж охин энд нэг сайхан залууг ингэж хойноос нь ингэж цачаагаад ингэ ичинж гэдэг юм уу те ингээд ярингууд би чинь тухайн үед тийм бүтээл авч үзээгүй юм чинь ингэ шоконд орчиж байгаа юм чинь би одоо жүжиг тоглох юм болов бүжиглэх юм болов гэл те. Тэгэл гих мэтчлэн сорилтууд айгүй их байсан. Ер нь бол мэрэгжлийн сургуулийг төгссөн хүүхдүүд бол яг мэрэгжлийн театр чуулгууд дээр очиод тухайн байгууллагын өөрсдийнх нь тэр онцлогтой бүжгүүдийг сурж тэр одоо зүйлийг нь сурахад нь тухайн хамт олон яаж хүлээж авч зөв сайхан зааж байгаагаасаа болоод дараагийн цаашдынх нь амжилтанд бол маш их нөлөөлдөг. Намайг ороод 1 жил болсны дараа Төмөн их чуулган яг 15 жилийн ой болж ирсэн. Тэгээ яг тэнд ороход бол нэлээд бас олон шин бүтээлүүдийг сурж нэг шатаар бас агсан гэх юм уу. Тэрний дараагаар 2005 онд зуны Монголда бүжиг дэгдээс сэвждийн нэрэмжт 2 дугаар уралдаан болоод тэгээ Алтан хараацаа олон улсын бүжгийн уралдаан гэдэг тэр хоёрын дундаа нэг 7 хоногийн зайтай л болсон. Тэгэл багш за одоо ингээд мэрэгжлийн сургуулаа төгсөөд ороод ирсэн шинхэн бүжигчин заавлын тэмцээнд орно гэтгсэн чинь хойд айгүй хэцүү санагдчихсэн. Яагаад тэгэхээр би дөнгөж ингээд мэрэгшээл дөнгөж ингээд бүжгүүдээ сурж яаж би юм том бүжигчтэй өрсөлдөх юм бэ? Тэгээ дээрэс нь чинь шинэ 3-4 бүтээл гаргана. Тэгээд багшаа би орж чадахгүй хаа гэж авир зөрөггөө тэгсэн чинь юу ярьж байгаа чадна гэж багш зөрөгжүүлаад би чамайг бэлдэнэ гэд. Тэгээд хойд бэлдээд хамтлагаараа 2 дугаар байранд орж исэн. Тэгээд надад бүжиг дэглэсэн
Багш маань 2 дугаар ярианд ороод Лавга ах маань 3-т орж исэн. Тэгээ нөө бүтээлийн хийсэн гэдэг утгаараа ингээд гоё тийм байр эзэлсэндээ маш их баярлсан. Тэгээд бас хоёрлоор бас тусгай байр эзэлчихсэн. Яг тэр тэмцээнд орсноор бол өөрийгөө ингээд хөндлөнгөөс ингээд дүгнэхэд бол 2-3 шат агсан байна да гэж харсан. Түүний дараагаар Монгол улсын гавьяат багш ардын жүжигчин бид профессор манай Долгор сүрэн багшийн маань нэрэмжид гоцлол бүжигчдийн анх дугаар уралдаанд бол би өөрийгөө сорж оролцсон. Тухайн үед бас тэргүүн байрыг эзэлжсэн. Энэ уралдаан бол миний хувьд бол нэлээд тийм урагшлах тийм ирчвэж авчирсан тийм уралдаан байгаа. онд бол Улаанбаатар театртаа бүжигчин шалгаж авч ийн гэсэн сонгон шалгалтуудыг сонсоод бол анх орж ирж байсан. Тэгээ тухайн үед 6 сард жирэмсэн шалгуулахад наваг жирэмсэн гэж мдэггүй тэгээд тэнцээд авцаа. Жирэмсэн байх хугацаанд 7 сар хүртлээр ер нь тайзан дээр гарсан. Тэгээд төрөөд 1 сараад бол буцаад ажилдаа орсон. Тэр одоо нийт 15 жил ажилласан байна. Тэгээ шинэхэн бүрэлдсэн шинэ залуу хамт олонтой бол нэг баг болж одоо хүртэл явж байгаадаа бол би маш их баяртай байгаа. Тэгээд Игэр Логшийнхаа удирдлаганд ор манай бүжиг анги нэлээд тийм чимбай яг нэлээд тесрэлттэй гарч ирсэн тухайд. Тэгээ энэ бол яалтчгүй манай Игэр Логштой бол салшгүй холбоотой. Дээрээс нь манай тасгалжуулагч багш Баяр тогш бас маш холбоотой. Бас тухайн үед бас сонгодог бүжгийн дасгалыг өгж ийсэн Үлзий орших одоо Дуур бүжгийн Эрдэнэ театрын дасгалжуулагч агшаар ажилладаг. Үлзий огш манаас маш их даваа талтай. Тийм ч болоод одоо хүртэл ирч хүчээ алдаагүй бас ингэж явж байгаа. Мэргэжлийн урлагийн байгууллагууд бол нэг өөрийн гэсэн урын сангийн бодлогыг барьж түүндээ тохирсон бүтээл тойруулуудаа хийдэг. Тэгэхээр Улаанбаатар театрын маань бүжиг ямар байх вэ гэж бид нар хоорондоо бас ярилцаад маш олон төрлөөр одоо бүжигчдийн ур чадварыг одоо сайжруулъя. Ямар ч төрлөөр тухайн бүжигдэглэгч ирээд шаардлага тавихад бол маш өндөр түвшинд гүйцэтгэдэг бай гэдэг бодлого барьсан учраас манай Баяр тогш дасгалаа маш их одоо өрмөцөөр өгдөг. Тэгээ Баяр тогшийн дасгалаас үүдээд ер нь бол манай шин залуу одоо бүжигчид ч гэсэн тавигдж байгаа шаардлагат нь бол энэ зэрэгцэх үлгэр жишээг бол хинээс харддаг уу гэхээр манай Нор Банцтаас харддаг. Улаанбаатар театрыг одоо Монголын бүжгийн урлагт өнгөлж хөглж явж байгаа илүү их тодруулж, тодтогч харагдуулж байгаа хүний нэг нь яалтчгүй Норвегч маань мөнөөсөө мөн гэж боддгоо. Бас дээрэс нь бид нарыг ингээ манлайлж яг ингээ хөтөлж чиглүүлж явдаг ийм хүн байгаа. Тэгээд яг энэ зүйлийнх нь хүчинд бид нар бас ингээ хөтлөгдөд явж байгаадаа маш их баяртай байдаг. Бүжигчин чинь дан ганц нэг чиглэлийг бариад ахаар хөгждгүү талтай. Тэгэхээр аль болохоор төрөл болгонд бол хөрөхийг хичээдэг. Өөртөө бас эрэлхийлнэ. Стрит дансаар бүжиг захиалаа гэхэд бүтээлээ гаргахын тулд ингээд судалж эхэлж байгаа. Тэгээд судлаад эхлээд тэгээд хөдөлгөөнүүдээ өөрсөндөө суулгаж ирж байгаа. Тэгээд чаддаг бол бүр дэглээчийн авчраад дэглүүлээд гих мэтчлээ ингэж тэг яг тэр бүтээлийн ард гаргалаар тэр тухайн өөр бүжгийн урсгалыг өөр дээр ингээд шингээгээд авцсан байдаг ч юм уу тий. Тиймдээ ч бас яг одоо ингээ харахад эргээд харахад маш олон төрлөөр бас бүтээлүүд гаргацсан байгаа. Манай бүжиг анги маань байгуулагдаад 15 жилийн хугацаанд бол маш олон бүтээлүүдийг төрүүлж гарсан байна. Тэгээд яг бүжгийн бүтээлүүд гэх юм бол 50 гаруй байдیں۔ Тэгээд яг бусад театр чуулгууд, гадны орны улсуудтай хамтарсан бүтээл оролцоод ер нь 100 гаруй бүтээл байгаа. Тэгээд энэ бүтээлүүдэд болохоор би бараг 20 гаруйд нь гоцолсон юм байна.
Тэг яг сорчилж ярих гэх юм бол яг миний ингээд өөрөө бүжиглэхийг хүсдэг дуртайч гэх юм уу те. Энэ бүтээл бол манай бүжиг ангийн анхны бүжгэн жүжиг болох Игорь Стравинскигийн Ариун аврын тахилга этномодерн бүжгэн жүжиг байгаа. Энэ бүжгэн жүжиг өөрөө маш тийм өвөрмөц одоо дэлхийн чансаатай бүхэл театр чуулгуудын бүтээлийг өөрсдийнхөө хэмжээнд ингээд тавьсан байдаг. Манай Монгол улс тэр дундаа Улаанбаатар театр, тэр дундаа манай бүжиг анги үндснийхээ Монгол бүжгийг этно модерн чиглэл рүү хувиргаж ингэж энэ бүтээлийг гаргаснараа маш онцлог. Тэгээд энэ бас өөрөө нэг үндэсний оркестр тоглож ийн гэдгээр бас өвөрмөц. Манай Улаанбаатар театр маань 10 гаруй дуулалт жүжиг мюзиклтэй. Тэгээд эндээс миний яг оролцох дуртай гэх юм бол Айн ана дуулалт жүжиг гэдэг яг түүхийн сэтгвтэй тусгаар тогтнолын тухай. Энд дээр бол бүжигчдийн орой л нэлээд чухал байдаг, ярьдаг тий. Дан ганц ингээд бүжгэлж тэр дүрийг илэрхийлж исэн бол ярьж ярингаа ингэж бүжиглэгч гэх юм уу те. Тэр бас надад бас нэлээд их юм өгсөн ч гэх юм уу. Би яг гоцлол бүжигчин болоод нэг 4 жил болж байна. Гоцлол гээд орон тань дээр орчхоор чи би өөрөө зүгээр сууж болохоо ячиж байгаа байхгүй юу. Яагаад тэгэхээр тайзан дээр бүтээл дээр гоцолж гарах хэвээр. Тэр гоцолж гарахын тулд би тийм чадваргүй байх ёсгүй. Форумгүй юм сул байх ёсгүй. Тийм учраас өөртөө ихтгэл дүүрэн бүжиглэхийн тулд бол бэлтгэл маш чухал. Үнэхээр сайн бүжигч юм а гэдгийг хамгийн нэгдүгээрт гоцлол бүжгийг энэ хүн бүжгэлж ийн үгүй. За бас олвол бүжгэлж байгаа бүжиг дунд бусдыгаа мэдрэхгүй дунд нь гоцлоод ээж бас болдоггүй юм. Нэгсэндээ бүх тэр одоо нандин тэр нэг стандартт нь тохируулна гэсэн үг. За дээрэс нь бүжгийн хичнээн төрлөөр энэ бүжигчин бүжиглэх хувирах чадвартай байна гэдэг. Энэ бол маш чухал. Язгуур одоо биелгээг маш сайхан хийгээд байгаа хэрнээ яг ийм тайзны трюк ихтэй ур чадварыг шаардсан маш их одоо эргэлт өсрэлт ихтэй хүнд элементүүдийг гүйцэтгэх чадхаа болчдөг бүжигчд байдаг. А гэтэл тайзны бүжгийг одоо маш гоё хийгээл сунаал баатарлаг одоо юу гэдгийг тэр дүрийг айгүй гоё гараад байгаа юм. Яг гоё ингээд язгуур биелгээ болохоор манярыг авч чаддгүй тэр намбыг гаргаж чадахгүй бүжигчин байна. Тэгээ дээрэс нь мэдээж одоо энэ ямар одоо уралдаан тэмцээнд орж ямар их амжилт гаргаж гэнэ үү. За мөн одоо бүжгийн олон төрөл дотроос бүтэн бүжгийн жүжигийн гол дүр бүтээж чадж гэнэ үгүй юу гэдэг бол өндөр шалгуур байдаг. Ер нь бол маш их олон одоо шалгуур үзүүлэлтээр дүгнэгддэг бүжигчд. Тэгэхээр манай нор бонцны үед бол энэ бүгдийг нь одоо яалтч байхгүй эзэмшсэн юм ховхон бүжигчтэй нэг. Миний хамгийн гоё мэдрэмж авч ирсэн зүйл гэх юм бол Америкаас багш ирээд Монголын нийт бүжигчдэд ийм сонгон шалгаруулалт явуулаад тэгээ яг тэр нь сонгогдсондоо маш их багтаж ядтлаа баярлж исэн. Яг гаднаа илэрхийлээгүй ч гэсэн. Тэгээ тэр маш том хариуцлага байхгүй ингээ Монголоо төлөөлөөд тэр 5 орны бүжигчнтэй нийлж нэг бүтээл гаргаж тэрийг сарын хугацаанд тэр тухайн орондоо ингэж тасралтгүй тоглож хүмүүст ингэж танилцуулна гэдэг бол нэлээд тийм хариуцлагатай үе байсан. Тэр тухайн бүтээлд бол тухайн орны бүжигчид өөрсдийнхөө үндэсний бүжгийг контемпорари бүжигтэй хослуулж хийж байгаа байхгүй юу? Тэгэхэд бол манай Монголын бүжиг бол үнэхээр содон сонин тийм соргог байж чадсан. Тэр үзэж байгаа үзэгч ч гэсэн таны мөр яаж хөдлөн гинэж гэдэг юм уу те ингээд асуултууд маш их ирж исэн. Тэгээд Монголынхаа нэрийг, Монголынхаа бүжгийн урлагийг, Монголынхаа бүжигчдийн уур чадварыг ингээд газарт унахчихгүй юмсан гэсэн нэг тийм үүрэг хариуцлагыг бол дотроо тээж бол тэрийгэж бас чамгүй бас гайгүй
бүтээсэн бахаа гэж боддیں۔ Ер нь бүжиглэхийн хажуугаар л суралцаар л байсан. Урлагийн зөвлөлийнхөө шугамар явал зохион байгуулагдж байгаа л бүхий л тэр сургалтуудад бол өөрийгөө дайчлаа оролцуулсан. Тиймдээ ч бас яг одоогийн норвоо контемпорари бүжиг яаж хийж юм те яг тэр сургалтуудаас авсан мэдлэг, мэдрэмж яг суудсан байгаа учраас бол одоо хүртэл бас яг энэ төрлөөрөө бас бүжиглсээр байна. Бас цаашаа бас өөрийгөө бас хөгжүүлсээр л байна. Балгаар уулзаад зохиогдсон дэлхийн ардын урлагийн том наадан болсон дэлхийн авраг шалгаруулах тэмцээн гэдэг шиг тийм тэмцээн болж исэн. Яг тухайн тэмцээнд бол манай төрийн сойрхол Цусар урам маэстро маань ахлаад домог хамтлаг инх гэрэл огш маань бүжиг дэглэж өөрөө бас бүжиглээд бүтээл болгоно нь яг өөрөө найруулгатай гарах тоглолт болгон маань өөр өнгө төрхийг харуулж ирсэн. Тэр чинь маш олон төрлийн тайзан дээр бүжиглэж байгаа байхгүй тоглолтоо үзүүлж байгаа. Тэгэхэд бол яг тухайн тайзыг мэдэрч бол тавилтаа хийж ирснараа яг тухайн тэр уралдаанд бид нэр дэлхийн авраг болж ирсэн. Ер нь бол би бүх тоглолтуудаа алгасахгүй тэмдэглэдэг. Тэгээ энийгээ болохоор бас ээжээсээ бас суралцсан. Хүснэг татж жагаад он сарын цагийн болсон газар нь хаана гэдгийг бичин, ямар бүжгээ хийснийг бичин, бас ямар бүжигчтэй оролцсноо бас бичдэг. Тэгэхээр мартагдахгүй айгуу сайн архивтай болж үлддэг. Ер нь ингээд тооцоод үзэхэд бол 3000 милион давцсан байсан шүү. Урын сан бол 100 милион гарсан тийм бүжгүүд байгаа. Яг тэндээсээ яг гоцолж исэн бүтээл гэх юм бол ер нь 20 гаруй яг чанартай бүтээлүүд бол байгаа. Төрийн концертуудад бол 23 жил бол тасралтгүй оролцсон гэхэд бол хийсдэггүй, жил болгоно л оролцдог. Би даасан тоглолт гэх юм бол 3 дахь тоглолтоо хийх гээд одоо яг бэлтгэл ажилдаа явж байна. Анхны тоглолт маань би даасан тоглолт маань цэцэглэж буй ороог нь нэртэй. Энэ тоглолтын онцлог нь гэх юм бол нэлээд орчин үеийг бүтээлүүдийг оролцуулж исэн. Рубрукийн зохиолоор ч юм уу те маш тийм сонин содон зохиолууд орж исэн. Тэгээд энэ тоглолтоо болохоор инх гэрэл огш хань баяртайгаа нийлээд гуруулаа ол тоглосон. Хоёр дахь тоглолт маань яг ковидын араас яг нөө төдийлөн тоглолтууд зохион байгуулагдаагүй үед бол анхны бүжгийн тоглолт болсноор бас онцлог. Яг хантайгаа хамтарч бол red гэсэн нэртэйгээр зохион байгуулагдчихсан. Энэ тоглолт маань бас нэлээд онцлогтой. Өөрийнхөө бүжиглж исэн урын сангаасаа сорчилж оролцуулахаас гадна дуэт номерод маш их байсан. Яг тэгэхээр хантайгаа хамт хийж байгаа учраас бүтээлүүд маань ч бас нэлээд тийм сонин содон бүтээлүүд маш их гарсан. Жишээлхэд маршал арт буюу тулааны урлагийг бас тоглолтонд оролцуулсан. Манай хань чи өөрөө хар бүстэй тийм хүмүүс байхгүй юу? Тэгээ яг энэ тулааны урлагийн ката үзүүлбэр чи өөрөө бас ингэ бүжиглээд байгаа юм шиг. Ингээ ай дэвсэж өгөөд гэрэл тавиад ингээ гэрэл дээр ингээ үзэх. Яг ингээ бүжиглээд байгаа юм шиг. Айгуу гоё. Тэгээ яг энэ маршал артыг ингэж тоглолтонд оруулж ингэж бүжгийн урлагтай холбож оролцуулснараа бас онцлог. За энэгүй ред тоглолтын маань бол ивент гэж маш том тусалцаа үзүүлсэн хүн бол миний багш Монгол Улсын гавьяа жүжигчин инх гэрэл огшийн маань хань Болор Эрдэнэ ах маань байгаа хүн театрын захирал. Тоглолт чинь мэдээж маш гоё тийм тайзан дээр болох хэвээр тий. Тэгэд яг энэ бүхий л энэ тоглолтын маань тайз, гэрэл, дийлэгц гэл ингээд бүхий л боломжоор хангаж өгч байсан. За одоогийн тоглолт маань 23 жил би юу хийж бүтээсэн бэ? Ямар дөрүүдийг бүтээсэн бэ? Яг энийгээс хорчлоод яг тунж үлдсэн бүтээлүүдэд оролцуулахаас гадна багшийнхаа дэглэсэн морин тэрэг буюу хүннүүгийн үеийн олдвороос олдсон тэр морин тэргийг тэр түүхийг судлаад судалгааны үндсэн дээр бүтээл маань төрж байгаа. Энэнгээрээ бас онцлог. Тэгээд яг энэ тоглолтод маань бол тусалцаа үзүүлсэн маш олон хүмүүс байгаа. Маш олон хүний
хөдөлмөр шингэсэн бүтээл, дээрээс нь манай ажлын хамт олон Улаанбаатар театр, мөн хүн театрын хамт олон маань бүрэн бүрэлдэхүүнээрээ миний арттай баттай зогсож дэмжиж байгаа. Үүнээс гадна Монгол бүжгийн өв сан маань маш сайн дэмжиж оролцож байгаа. Монгол бүжгийн өв сан маань 2024 онд байгуулагдсан. Монгол бүжгийн өв сангийн маань эрхэм зорилго бол Монгол бүжгийн өвийг судлах, түгээн дэлгэрүүлэх, хадгалан хамгаалах эрхэм зорилготой ажиллаж байгаа. 25 онд бол нэлээд эрчимтэй үйл ажиллагаанууд явуулсан байгаа. 26 онд бол нэлээд олон томоохон ажлууд төлөвлөсөн байгаа. Үүний нэг хэсэг бол тонмол уран бүтээлийн тоглолтыг бол ивент гэж оролцож байгаа. Энэ бол урлагийн хүнд тэр дундаа бүжигчин хүнд бас тэр болгон тохиогоод байдгүй боломж. Тэгээд яг энэ урлаг соёлоо ингэж дэмжиж оролцож байгаад маш их баярлж байна. Би өөр нь их гэрэл өгчтэйгээ л нэлээд их бүтээл дээр хамтарч ажиллаж исэн. Багшийнхаа дэглэсэн бүжгэн жүжиг болоод бүжгийн бүтээлүүдэд гол дүр, маасны бүжигчин ингээл доороос нь ахуулаад бүхэл үе шатыг дамжиж бүжгэлсэн. Их гэрэл өгч маань болохоор ингээд айгүй ингээд дотроо ингээд бодоод тэгээ ингээ янз ингээ хөдөлгөөн гарна. Тэрэнд бас яг тухайн үед нь сурж авахгүй бол бас тэр хөдөлгөөн нэг хийгээл байхгүй болчдөг. За тэгээд тогшаасаа гадна танихаа дэглэсэн 3 гоцлол бүжгийг хийсэн салхин, тэгээд үнсэлт, хайр гэд нэлээд техниктэй бас миний чансааг нэлээд сорьсон. Яг ур чадрын хувьд бол нуруу маань бүжигчин хүнд байх шаардлагатай тий. Эргэлт болоод үсрэлтийн техник, тэгээд дээрэс нь хөдөлгөөнөө тухайн тэр бүжиг дэглээчийнхаа өгсөн утга санаатай хэр уялдуулж байна. Тэгээд тэрийгэ хэр гүйцэтгэж тэгээ биеэрээ илэрхийл тухайн бүжигийнхаа утга санааг илэрхийлж гаргаж байгаа бай гэдгээр миний хувьд бол яг төгс гүйцэтгэж чаддаг. Яг одоогийн Норвег бүтээхэд бол миний хань бол маш үүрэг оройлтой байдаг. Яагаад гэвэл нэгдүгээр миний өдөр болгоны дасгалыг бол хийлэгдэг. Надад ямар дасгал хэрэгтэй. Одоо яг аль хэсэг дээр чадвар нь жоохон доошлоод байна те. Аль нь жоохон дээшилж जैन сайжирж जैन гээ энийг ингээ мэдж байгаа учраас ингээ цензурдэж бол өдөр болгоныхаа дасгалыг яг тохируулж өгдөг. Норвегийн хийх гэж байгаа бүтээл болоод уран бүтээл тэгээд тухайн бүжиг талаасаа юу хэрэгтэй, юу шаардлагатай вэ? Тэр бүгдийг хангах гэж үздэг дээ. Тэгээд ер нь бол асаалтай таагшил байх гэж боддог. Яг энэ бүжгийн салбарт тэр дундаа ингээд хоёулаа бүжигчин байна гэдэг бол миний хувьд бол маш гоё санагддаг. Яг тэгэхээр босууд яг ингээд яг ийм өргөлтийн техник ч юм уу те дүгэт бүжиг гэхэд илүү ингээд бие бинийгээ мэдэрдэм болов. Өшөө амьдрал дээр ч гэсэн ингээд бие бинийгээ илүү их ингээд ойлгож ирдэг ч гэх юм уу те. Тийм байдаг. Жохон нэг тийм эсрэг тал нь гэх юм бол жохон арг гэр маань ингээд орхигдчих гээд байдаг. Хоёр сайхан хүү маань ингээл багасаа л ингээд ээж аав нь ингээл тоглолттой гээл явцдаг тий. Дуртай зүйлийн маань хийхэд нь үнэхээр тусалцаа үзүүлсэн хүмүүс маань бол яалтчгүй миний ээж аав, хани маань ээж аав байгаа. Яг хэцүү хүнд үед бол үргэлж ард манд байдаг. Хоёр гэр ээж аавд бол үнэхээр талархаж явдаг. Зөндөө олон жил бүжгэлсэн ч гэсэн ингээл багшийнхаа зөвлснөр чи одоо ингээд бүжиг дэглэх төвшөнд бас хүрсэн байна. Одоо миний охин ингээд дэглээчээр сурвал яад юм бэ гэж нэлээд дээрээс хэлжсэн. Би тэгэхэд бол үгүй агшаа би болоогүй бүжгэлнэ гэл. Тэгээ баг 10 жил явцсан.
Тэгээд нэлээ хожуухан би чинь 14 онд соёл урлагийн их сургуульд ороод 17 онд бүжгийн найруулагчаар төгссөн. Монгол бүжгийн хичээлийг их гэрэл агшийнхаа удирдлаганд жинхэнэ найруулагч болох бүжиг дэглэх хичээлийг манай Жамин давх гэж орж исэн. Ийм эрхэм үнээр бас ийм мундаг хичээл аавна гэдэг чинь бол бас тэр олгоонд бас тохиогоод байхгүй. Мэргэжлээ дээшлүүлэхээс гадна яг ийм номын дуу сонсно гэдэг бас өөр л байд юм билээ. Яг тэр төгсөхдөө нэг бүтээл хийж төгсөх хэрэгтэй байхгүй юу? Тэгээ би дипломынхаа ажлыг гэгэрлийн зам буюу мэл богдын намтраар хийжсэн. Төвд үндэсний энэ бүжгийг яг ялтлаас нь судалж би энэ бүжгэн жүжигтээ яг яаж оруулах уу? Гол дүрээ би яг яаж сонгох уу гэл. Тэгээ гол дүр бол маш амархан тодорсон. Яагаад тэгэхээр миний хань өөрөө бас тийм бяцлагал сонирхдаг. Өөрөө тийм нэг бодгал нь бас тохирж исэн. Тэгээд дүрээ маш сайн сонгосон. Диплом хамгаалаад ярьсан чинь манай багш нар бүр амар үнэлсэн. Чи бараг ингээд магистрийн түвшинд юмаа судалсан байна. Маш сайн бүтээл болсон байна гэдэг би дипломын ажлаа 100% хамгаалцсан. Тэгээд яг тайзны бүтээл гэх юм бол би их нутаг гэж бүжиг дэглэсэн. Дайрган эмэгтэй бүжиг хийсэн. Алсхол бэр болоод очсон. Тэгээ их нутгаас ханж байгаа тийм эмэгтэй тухай бүжиг хийсэн. Тэгээд масын бүжиг гэх юм бол юм бөмбөртэй юм жижиг хэрэглэлтэй бөмбөрт хүн гэдэг юм нэртэй нэг бүжиг байдаг. Тийм. Ер нь од нэлээ хэдэн тоглолтууд оролцоод хувцмрын ч гэсэн нэлээд сайн садны тийм бүтээл болж байна. Тэгээ сүүлийн 2-3 жилүүд бол дасгалжуулагч багш юм уу талбай найруулагч юм туслагч юм уу тийм их ажлуудыг бол хийж гүйцэтгэсэн. Маш олон төрлийн тэр маш олон хүн дээр ажиллана гэдэг бол бүжгийн багш бүжиг дэглэгчийн их ухаан бас шаарддаг. Тэгээ баргийн хүн бас чаддаггүй юм ажиллаадаг. Тэгэхээр манай нор бандд бол хүнтэй ажиллах арга барилаа их зөв сонгодог. Тухайн нөхцөл байдалд харж агаад ямар маневр хийж ямар арга ухаанаар ажиллах вэ гэдгийг бол манай нор бандд их сайн эзэмссэн юм багш нарын маань нэг баг. Ч одоо нэг 2-3 жилийн өмнө одоо бидний төрсөн сум Дундгов аймгийн Өлзийт сум гэж. Өлзийт сумын 100 жилийн ой болоод за тэгээ наадмын нээлт баярын концертыг найруулах үүрэг одоо над дээр оногдож тэгээ мэдээж хэрэг одоо хамгийн гол юм найруулгаас гадна нөгөө бүжгийн одоо тэр хөдөлгөөнүүд, тэр олон бүжиг, тэр хүүхдийн бүжигнүүд, хөөрхөн бүжигнүүд эднэр дээр энэ нор бандстыг баярт таньцуг авлаа. За яг энэ хоёр бол үнэнхээр хөдөлмөрч болсон. Тэнд бол одоо голлох үүргийг гүйцэтгсэн. А миний нөгөө сэдв болгоод ярих гэсэн шалтгаан нь бол өглөөрт 5. За заримдаа ч 5-аас өмнө босоод гүйчихнэ. Тэр гүйгээл тэр үгээр чинь тэр л одоо сонгуульт Монголд одоо юу байдгийг одоо 2 цаг хэртэл одоо бэлтгэлээ хийчих гэж байгаа юм. Тэгээ нэг юм ороод мөн л нөгөө дасгалаа. Гэхдээ одоо сууцсал дээр сонгол тэлэлдгүй одоо юу эс хийж байна вэ? Нуграл тугралт одоо мань мэдэхгүй юм чинь. Ахаад цаг гарын 2 цаг хэртэл ингээд өдөр болгон минийхээр бол энэ хэтрүүлээд байгаа юм гэмээр л хийж байсан. Тэгэхээр энэ хүний олон жил одоо ингээд сайн бүжиглээд энэ формыг бариад одоо ингээд сайхан үргэлжлүүлээд соёл урлагийн их сургуулийн бүжгийн ангид багшлаад явж байна гэдэг бол үнэнхүү одоо практикийн хувьд, онлын хувьд, одоо туршлагын хувьд үнэхээр шалгалсан ийм сайн бүжигчин, сайн багш болох одоо их суурь нь зөв тавигдчих яваа юм байна л гэж бододгийм. Би өөрөө энэ театртаа нэлээ удаан ажиллажсэн тийм ээ. Тэгээ доороос маань ингээд шин залуу бүжигчид орж ирж байна. Тэднэртэй заахгүйгээ сууж авах бас хэцүү тийм ээ. Тэгэхээр яг үндсэн яг их тавилтан дээр нь байсан учраас яг энэ бүжгийн амин сүнсийг алдагдуулахгүй тул яалтчгүй би зааж сургаж эхэлж байгаа.
Түүнээс гадна соёл урлагийн их сургуульд бол 24 оноос ажиллах санал ирээд тэг яг уу үндсэнгээр багшаа би үнэхээр амжихгүй. Одоо энэ удаа би бас давхар бүжгэлмээр байна гэдэг. Одоохондоо би цагийн багш хийж байгаа. Тэгээд 2 анги хүлээгээд авчихсан. Нэг анги маань бол 2 дугаар курс, дараагийн анги маань бол 1-р курс. Бүр яг анхан шатнаас ингээд аваад суур фундамент бол тавьж байгаа. Тэгэхээр миний цаашдын зорилго бол үнэхээр энэ бүжигтэй дурлаж байгаа залуу хойч үедээ бол өөрийнхөө сурсан мэдснийг зааж сурган тунж үлдсэн маш сайхан бүжигчнийг бэлдэн гаргахыг хүсэж байгаа.